2011 оноос бүх гишүүдтэй борлоор телевизтэй иргэдийн үндэсний холбоо болж үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж эхлэх байсан билээ. Тус холбоо одоогоор Ахуул аймаг, Арангай аймаг, Өвөр хангай, Баян хонгой аймагуудад самбар зөвлөлөөр ажиллаж байна. Ингээд өнөөдрийн хурлын үйл ажиллагааг нээж өгөх юм гэмээр Монголын телевизтэй иргэдийн үндэсний холбооны Баян зүртүүгийн самбарын гишүүд давааж таныг үндэслэн тайзнаа өрж байна. За энэ бүлэгээр нэгтгэж хийж байгаа үйл ажиллагаа өөрсдийнхөө хатуулуудаа алдартай бас уран зохиолыг өгч эхлүүлэх юм та бүхнийг орж байна. Эхэм хүндэт ноёд хатагтаа зочид төлөөлөгч эхэм гишүүдээ та бүхэндээ гов хангаар хосолсон гайхамшигт сайхан Монгол оронд минь цасан мөсөн бодорч ялтгансан мөнгөн өвөл айлчлан ирсэн энэ сайхан өдрийн хадам мэндийг өргөн дэвшүүлье. Юуны өмнө Монголын тэрэгцтэй иргэдийн үндэсний холбоо төрийн бас байгууллагын 10 жилийн он баярын мэндийг хүргэж жил бүр тэмдэглэн тохиолдог энэхүү өдрөөр бидний нийгмийн асуудал, эрүүл мэнд, амьдралын олон зүйлүүдийн талаар асуудал дэвшүүлэх, хэлэлцэх, шийдвэрлэх бусад байгууллага хувь хүн иргэд болон төрийн бус байгууллагуудтай холбож үүр болж байдаг эрхэм та бүхэндээ баярлалаа. Он цаг өдрөн өнгөрч нийгэм цаг үе шинжлэгдэн солигдохын хэрээр бидэнд тулгарх олон зүйл уран гарсаар байна. Энэ бүх асуудлыг хамтаараа хэрэгжүүлсэн шийдвэрлэхэд Монголын тэрэгцтэй иргэдийн үндэсний холбоо төрийн бас байгууллага цаашид илүү их зүйлийг санаачлан хийж ажил хэрэг болгоно гэдэгт бид бүхэн найдаж байна гэдэг. Бид тулгарч буй саад бүхшэдийг даван туулах итгэл найдвар гэрэл хийгээ өгч хамтдаа зүтгэж ирсэн та бүхэндээ баярлалаа. Үнэхээр зүтгэлтэй хүн замд гаруутаа өмнөө буй асар их ажлыг олж хардаг. Тэрээр хийх юм олдохгүй байна гэж хизээч гомдлдог. Харин цаг ямагт ямар нэгэн зүйлийг амжуулж явдаг юм аа. Ингээд өнөөдрийн манай баярын арга хэмжээ нээснийг мэдэгдээ. Та бүхэн сайхан баярлаарай. За даваач өгчтэй маш их баярлалаа. Өнөөдрийн хурлын үйл ажиллагаа ийхүү албан ёсоор бас ёслол төгөлдөр нээснийг дахин мэдэгдэж байна. Ингээд бүтэц зочдыг та бүхэндээ танилцуулъя. Улсын хурлын гишүүн хадагтай оюун гэрэл. Баярлалаа. Хүний эрхийн үндэсний комиссийн ажлын албаны дарга ноён Даштил гэрэл. Референт хадагтай Сэвжидмаа. Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яам, хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын хөгжлийн бэрхшээлт иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга хадагтай Баттуулан. Баярлалаа. Өнөөдрийн маань албан ёсны хурлын үйл ажиллагаанд олон эрхэм зочид маань хүрэлцэн ирсэн байгаа. Өргөжлүүлээд та бүхэнд зочдоо танилцуулъя. Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яамны харьяа сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн захирал хадагтай Наран Туяа хүрэлцэн ирсэн байна. За мөн Италийн засгийн газрын бус Альфа байгууллагын суурин төлөөлөгч хадагтай Тулгамаа хүрэлцэн ирсэн байна. Мөн Италийн засгийн газрын бус Альфа байгууллагын суурин төлөөлөгч менежер Инх Буйнд хүрэлцэн ирсэн байна. За үргэлжлүүлээд энэхүү түүхэн өдөр эрүүл мэндийн сэтгүүлчдийн оюуны дархлаа төрийн бус байгууллагын тэргүүн сэтгүүлч ноён Инхбаатар хүрэлцэн ирсэн байна. За мөн Нарлаг Улаанбаатар Ротари клубын төлөөллүүд хүрэлцэн ирсэн баяртай мэдээллийг та бүхэндээ дуулгаж байна. Бидний амжилт эргэн дурсахгүй гэсэн эрхэм сэдвээр өнөөдрийн ихтгэлийн үйл ажиллагаа ийхүү эхлэж байна. Хүлээн авна уу? Өглөө өөрөө хоёроо өөрөөр төв байлгах 10 жилийн нүрийг үтсэн Монголын тэрэгцтэй иргэдийн холбооны түүх ариун их байгаа болов уу гэж бодож байна. Сайн байцгаана уу хүндэт зочдоо. Өнөөдөр бид нэр аль хэдийн 10 жил болсон байна. Үнэхээр итгэмээргүй. Бид нэр бүгдээрээ саяхан л уулзаж учирч бүгдээрээ яаж нэгдэх үү, яаж хамтрах уу гэж
бодож байсан чинь 10 жилийн болсон гэсэн манайхан бүгд их гайхсан. Тэгээ өнөөдөр энэ 10 жилийн ойгоо одоо хийж байгаадаа маш их баяртай байна. За би өнөөдрийн арга хэмжээ бол 2 агуулгатай явж байгаа. Нэг нь бол бид нар бас 2 жил тутамд бүх гишүүдийнхээ хурлыг гэдэг нэг эхний нэг цагийн арга хэмжээ бол яг хурал руу жоохон чиглэж байгаа. Тэгэхээр эрхэм хүндэт зарчлаасаа бас жоохон өөрчлөлт гэсэн. Дараагийн арга хэмжээ бол ингээд баярын арга хэмжээ болно. Гэхдээ бас эрхэм хүндэт зарчилтаа бид нар энэ 10 жилийн хугацаанд тэрнсээр үндэсний холбоо юу хийж хэрэгжүүлсэн, цаашид юу зорж байгаа бас бид нар танилцуулахыг хүссэн юм аа. За. Нэгдсэн улсын байгууллагаас хөгжимшилтэй хүмүүст тэгш боломж олгох гэсэн стандарт баталгаан гарсан байсан. Аз намхан 7 бүсийн орнуудын хөгжимшилтэй иргэдийг дэмжих 10 жил гэсэн ийм бичиг баримтууд баталгаан гарсан. За тэгээд 2005 оны үед бол хөгжимшилтэй иргэдийн байгууллагууд бэрхшээлийнхаа төрөл хэлбэрээр үүсгэн байгуулагдаж байсан. Тэр үед бол тэрнстэй иргэдийн дөрөв нугасны гэмтэлтэй иргэдийн хат нийгэмлэг гэдэг одоо хөгжим чөлөөт бүхий дэлхийн аварга инхээ ахын маань үүсгэн байгуулсан ийм нийгэмлэг ажиллаж байсан. За тэрэгцэртэй иргэдийг дэмжих төмөр сан гэдэг үйл ажиллагаагаа явуулж байлаа. Дахил цэргийн засах эмчилгээний төвгээд ийм байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байсан. За тэгэхээр энэ дээр бол бидний одоо дээр үеийн зургууд байж байна. Дахил цэргийн засах эмчилгээний төв дээр бид нэр ажиллаж одоо эмчилгээ хийлэгдэг. За энэ болохоор төмөр сан гэдэг энэ арга бид нар одоо 2004 оны сонгуулийн үеэр Гэндэгийн музей хажууд хашаад гэр бариад тэгээд тухайн үед их хурлд төвчжсэн их хурлын гишүүдийг энэ гэр дээр өөрж авсарч тэрэгцэртэй иргэдийн асуудлыг хэмнэлжсэн. Жохон дээшлүүлж болох уу? За тэгэхээр дээшлүүлж. За тэгээд 2004 онд бидний хамгийн их хийсэн сонирхолтой нөлөөллийн ажил бол Сэлэнгээс Улаанбаатар хүртэл 340 км газар тэрэгцэртэй залуучууд зөвхөн тэрэгцрээр 7 хоногийн турш ингэж аялж Улаанбаатар хотод ирж зорилго нь бол одоо нөгөө хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах асуудал байна гэдгийг ойлгуулах зорилгоор энэ аяллыг хийж байсан. За тэгээд энд одоо аялалд оролцож байсан ихэнх найз нарын одоо энэ тус байж байгаа. Тэгэхээр зураг хараад дурсан санаж байгаа хаа гэж бодож байна. За үүний дараа бид нар ер нь ярилцаад ер нь иргэшийнхаа төлөө нэгдэж ямар нэгэн одоо эв санааны нэгдэлтэй байгууллага болохгүй байна гэдэг санаачлагыг одоо манай Ахмад гишүүн Надмид Цэрэн ташийн инх туяа нацаг дөржийн надад гэсэн хоёр хүн санаачлаад 2005 онд бид нэр анх тэрэгцэртэй иргэдийг дэмжих холбоо гэдгээ байгуулж байсан. Тэр үед биднэрт тэрэгцэртэй хүн орох ямар ч барилга байгууламж байдаггүй байсан учраас бид нар Дараамын театрын өмнөх талбайд одоо гадаа суугаад тэгээ анхныхаа хурлыг хийгээд протоколоо яг бичижсэн. Тэгээ тэр үед би ингээд протокол бичиж байхад салхинд одоо нөгөө протокол бичижсэн цаас маань хийсэл би тэгээд нөгөө яг протокол яаж бичих арга зүйгээ мэдэхгүй Надмид ах надад зааж өгвөл тэгж бид нар анхныхаа хурлыг гэж тэрэгцтэй иргэдийн холбоогоо байгуулж байсан. За түүний дараа бид нар тэрэгцтэй иргэдийг дэмжих холбоо маань ер нь нэрээ өөрчлөлт тэрэгцтэй иргэдийн холбоо болно гэдэг санаачлагыг 2007 онд гишүүдийн хурлаараа хийгээд 2007 оноос одоо тэрэгцтэй иргэдийн холбоо болсон. Энэ бол одоо анхны бас 2 дахь хурлын ганцхан зураг олцсныг энд оруулсан юм аа. За 2011 онд бид нар гишүүдийнхээ хурлаар бид нар одоо нэлээд чадварчлаа Улаанбаатарт хангалттай үйл ажиллагаа явуулж байна. Одоо үндэсний хэмжээнд бид нар үйл ажиллагаа явуулъя. Орон нутагт хүрч ажиллая гэдэг үндэсний холбоо болон дүрмэндээ өөрчлөлт оруулж үйл ажиллагаагаа тэлж эхэлсэн байгаа. За тэгээд энэ 10 жилд хийж хэрэгжүүлсэн холбооны үйл ажиллагааг ерөнхийдөө 3 багцад хувааж яриа гэж хэлээ. Бид нар их олон зүйл дээр ярих ч гэсэн за нэгдүгürt нь бол гишүүд болон байгууллагынхаа чадварыг нэмэгдүүлье гэдэг чиглэл рүү ажилласан. Хоёрдугаарт нь тэрэгцтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгоё. Гуравдугаар нь тэрэгцтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэгийг бий болгоё гэж энэ 3 чиглэлд ерөнхийдөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. За дараагийн слайд явуулж. За слайд бүлэгч. За гишүүдийг дэмжих болон за гишүүдийг одоо бид нар энэ өнгөрсөн хугацаанд бол 4 аймагт салбарыг бий болгосон. За тэгш оролцоо сургалтын төвийг бий болгосон. Хөдөлмөрт бэлтгэх гэдэг хөдөлмөрийн биржийг ажиллуулж байгаа. За дээрэс нь эмэгтэйчүүдийн хөтөлбөр, залуучуудын хөтөлбөр, гар урлалын төвүүдийг ингээд одоо гишүүдийг дэмжих ажлыг хүрээнд бид нар байгуулсан. Энэ бүх ажлууд нь бол одоо хизээ үүсгэн байгуулагдсан онуудыг анхан тавьсан байна.
За аймагуд маань одоо ийм салбартай явж байгаа. Бас 14 оноос эхлээд бид нэр 9 дүүрэгт бас салбаруудаа байгуулад ажиллаж байгаа. За тэгш оролцоо сургалтын төв маань компьютерийн оператор чинь цаасан урлал, гар урлал чиглэлээр одоо мэргэжил арга зүйн үндэсний төвөөс сургалтын эрхээ аваад принциптэй иргэдэд яг тусгай мэргэжлийн сургалт олох үйл ажиллагааг явуулж байна. За эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр бид нэр эмэгтэйчүүдийг чадваржуулах, тэдний асуудлыг одоо нийгэмд таниулах, бүх гарч байгаа бодлогын бичиг баримтууд хөгжимшээлтэй эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах, хүн өрчгөн эрүүл мэндийн үйлчлэгээний бүтээмжийг сайжруулах гэсэн 3 чиглэлтэй ажиллаж байгаа. За тэгэхээр энэ дээр одоо манай эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн зургууд харагдаж байна. За бид нар залуу эмэгтэйчүүдийн форум, эмэгтэйчүүдийн нүдээр үндэсний чуулганд одоо 4 дахь жилдээ ингэж элдэгчээр оролцож хөгжимшээлтэй эмэгтэйчүүд тулгамдж байгаа асуудлуудыг олон нийтэд хүргэж засгийн газруудад одоо зөвлөмжүүд хөрвүүлсэн байгаа. За эмэгтэйчүүд маань одоо өрхийн төсвөө яаж бичих үү? Яаж одоо хямд төсөв материалаар хоол хийх гэдэг юм уу? Маш энгийн тийм олон сургалтуудыг авдаг. За дээрэс нь энэ гар урлын сургалтуудыг бас авдаг байгаа. Бид нэр бас чөлөө цагаараа салонд ордог, одоо үзэр үйлчлэгээ үздэг. Хамтдаа эмнэлгийн үйлчлэгэнд хамрахдаг зэрэг одоо эмэгтэйчүүдийн асуудлуудыг ингэж бүхэл чиглэлээр одоо эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг хэрэгжүүлж байна. За залуучуудын хөтөлбөр гэдгийг бас бид нар энэ жил 2015 оноос хийж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор бид нар яг нөгөө шинэ залуу гишүүдийг хууль эрх зүйн мэдлэгтэй болох, асуудлаа илэрхийлэх, таниулах чадвар зурах. За дээрээс нөгөө өөрийнхөө хувь хүний чадамж олох сургалтуудыг бий өгнө. Дээрээс нь залуучууд маань өөрсдөө нэгдээд одоо нийгэмд үр дүнтэй ажлуудыг хийдэг тийм идэвхжүүлэх тэр ажлуудыг хийж байгаамаа. Арс маань бид нар одоо ерөнхийдөө 10 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бүтэн цагийн 4 ажилтан, хагас цагийн 6 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ дээр бас нэг аадаг бид нэр зориуд хийх гэж боддог. Холбоо маань одоо яг принциптэй иргэд бүтээмжтэй автобустай. Манай холбоо өөрийнхөө гишүүд хэмжлэг энэ автобусыг Монгол араасаар Монгол гэрсэн залуучууд энэ автобусыг бидэрт бэлгэлсэн ч гэсэн бид нар энэ автобусыг нөгөө Голландаас Монгол татаж чадахгүй байсан. Тэгэхээр Голланд одоо ингээд хэрэгэн зэрэгтэй юм аялал өрнүүлээд хандан цуглуулад 6,000 еврогийн хандрыг манай Голланд одоо цуглуулж энэ автобусыг бидэрт оруулж ирсэн шүү. Манай хүмүүс энэ хүүгийг мэдэхгүй байна. Тэгэхээр зориуд заавал байна. За хоёрдугаар нь өнөөдөр бидний нээлттэй вheelchair taxi гэсэн энэ үйлчлэгийг бид өнөөдөр шинээр бий болгож байна. Дэлхийн бүх улс орнуудад одоо тусгай хэрэгцээнд иргэдэд дуудлагаар үйлчлэх такси үйлчлэгээ гэж байдаг. Энэ үйлчлэгийг бид Монголд анхудаа бий болгох зорилгоор хөлбөрийн яам хөлбөрөлтөөс үйлчлэгээ судалгаа мэдээллийн төвтэй хамтраад 2 машиныг оруулж ирээд туршилтаар одоо гишүүдтэй явуулахаар бэлдсэн байгаа. Үйлчлэгээний журам болон жолооч нартай хэрэг боловсруулсан. Өнөөдөр нээлттэй хийгээд өнөөдөөс эхлээд одоо гишүүд маань вheelchair taxi үйлчлэгээ хүмүүстээ хүрч эхэллээ. Ингээд хөөмич буян төлөх оч бодрол нарыг тайснаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Хүлээн авах уу? За байцгаана уу энэ бүхэн хүрэлцээж тав бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Ингээд та бүхэндээ өвдөөсөө өвлөгдөн ирсэн хөөмийн сайхан төрөлгээр айдууны мэдлэгээ өргөн барья. Stop.
энэхүү хоёр шишгэлсэн сайхан залуу маань Монголын тэрэгцтэй гэдгийн үндэсний холбооны тэргүүн чулуун долгорын мэдлэгээ байсан байгаа шүү. Та бүхэндээ баярын мэдээг хүргэе. Тэрхүү сайхан мэдлэгийг айдын мэдлэг та Хамгийн сайхан бүхний өсөө өрөөё. Баярлалаа. Ингээд одоо та бидний өмнө улсын хурлын гишүүн оюун гэрэл таныг тайсан өрж байна. Тэрэгцтэй иргэдийн үндэсний холбооны гишүүд та бүхэндээ 10 жилийн ном баярын мэндийг хүргэж шинэ жилийн мэнд хүргье. За би тэрэгцтэй иргэдийн холбоотой хамтарч ажиллаад одоо бараг 7-8 жил болж байна. Тэгээд 7-8 жилийн өмнө анх тэрэгцтэй иргэдийн холбооны анхны удирдах зөвлөлийнхэн за чулуун долгорын урилгаар танаа одоо анхны офис дээр очиж байсан. Тэр үед ямар ажилтай байсан бэ гэхээр та бүхэн сая тайландаа сайн дурдсангүй. Та бүхний өмнө нэг том ажил байсан, тэр нь олон улсын тэрэгцтэй иргэдийн Азийн чуулга уулзалтыг Монголд хийх гээд тэрэгцтэй иргэд орж болох зочид буудал олдохгүй. Онгоцны буудал дээрээс гадаадын зочдоо яаж тасах гэхээр унаа байхгүй. За ингээд хурлаа хийх гэсэн чинь яг тэрэгцтэй иргэдийг гаргадаг одоо яг тэднэрт зориулсан 0-той ийм одоо үйлчилгээний газар байхгүй нэлээд сандарч байна. Одоо энэ дэр яах вэ гэдэг байдалтай та бүхэн хуурал хийгээд байжсэн. За тэр үед маш олон зочид цугларсан. Аз ТV-ийн Зүүн Өмнөд Азийн олон зочид цугларсан. Манай Монголын тэрэгцтэй иргэд тэнд бол олон улсын хэмжээнд манлайлал үзүүлж ажилласан. Ингээд манай Монголд олон улсын анхаарлыг татсан томоохон ингээ хурал болсны дараа би анх удаа улс төрчийнхөө хувьд би тэрэгцтэй иргэдийн байгууллагын тавьж байгаа санал хүсэлтийг төрийн бодлогод оруулахын төлөө ажиллах ёстой байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон юм аа. Тэгээ энэ хатуу итгэл үнэмшлийг бол одоо нэлээд олон улс төрчид өөртөө бий болгосон баг. Яг гэх юм бол 10 жилийн хугацаанд тэрэгцтэй иргэдийн холбоо маань маш их нөлөө бүхий байгууллага болсон. Та бүхэн өөрсдөө ямар их нөлөө бүхий байгууллага вэ гэдгийг тэр болгон сайн анзаардаг байх. Гэхдээ та нар бол маш их нөлөө бүхий байгууллага болсон. Энэ нөлөө бүхий байгууллагын хүчээр одоо нэгч барилга одоо цаашдаа юм хууль гарах гэж байна. Нэгч барилга дээр та бүхний оролцоогүйгээр, та бүхний дэмжлэггүйгээр тэр барилгыг улсын комисс хүлээж авдаггүй байхаар ийм одоо хууль гарах гэж байна. Дөнгөж сая одоо улсын хурал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах тухай хууль гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хуулийн одоо ажлын хэсгийг ахлах одоо хүсэл бол надад байгаа. Тэгээ энэ хуулийг бол гаргуулахын төлөө би тууштай ажиллах болно гэдгийг бас та бүхэнд энэ баярын өдөр хэлхийг хүсэж байна. Тэгээд хов хүнийхээ хувьд бол би үнэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй ажил эрхэлж байгаа та бүхнийг за хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулад та бүхэн тэрэгцтэй иргэдийн хувьд манай Монголын дэд бүтцийг өөрчлөхөд өөрсдийн одоо хамгийн манлайлах хүчин зүтгэлийг гаргаж байгаагийн хувьд би бас баяр хүргэмээр байна. Яг гэх юм бол би одоо жишээлбэл гэрээсээ ажил руугаа алхахад надад хизээч урд өмнө явган замаар алхах боломж байгаагүй. Дандаа шороотой, дандаа сааттай, дандаа хангасан цементтэй ийм замаар би ажил руугаа алхдаг байсан. За манай тэрэгцтэй иргэдийн холбооны нөлөө бүхий одоо шахаж чаардлагын хүчээр хотын захиргаа бол явган хүнийхээ замд бол өнгөрсөн 4 жилд бол маш их хөрөнгө оруулалт хийсэн. Явган зам, сандал, хогийн сав, тэр явган замын налуу, замын уулзууруудад бол нэлээд сайн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо бол би гэрээсээ гараад ажил руугаа ороход дандаа явган замаар явдаг болсон. Энэ бол та бүхний нөлөөллийн одоо үр дагавар нь бусад хүмүүст тусч байгаа нэг ийм одоо тусгал орно. За мөн одоо би сая чулуун долгоор хальт дурдаад өнгөрлөө тийм ээ. Та бүхэн бол маш их нийгэм нөлөөлөл үзүүлж байгаа, хандлагыг өөрчилж байгаа юм байна. Зөвхөн өөрсдийнхээ одоо гишүүдийн одоо гишүүдийн дотоод чадварыг хөгжүүлээд зогсохгүй та бүхэн нийгмийн чадварыг сайжруулахад хаш их нөлөө үзүүлж байгаа байгууллага гэдгийг хэлхийг хүсэж байна. Яг тийм бол та бүхний үзүүлдэг нөлөөллийн үйл ажиллагаануудын хүчинд маш олон залуучууд, маш олон ирээдүйн инженерүүд, ирээдүйн архитекторч нар, ирээдүйн бодлого тодорхойлогч нар энэ нийгэмд ямар байгууллага хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн ойлгодог болж байгаа. Жил бүр та бүхний явуулдаг марш, хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцтэй иргэдийн маршийг та бүхэн жил бүр зохион байгуулдаг.
энэ марш бол маш их нөлөө үзүүлдэг. Тэр Сэлэнг аймгаас 7 хоногийн турш алхаж ирэх үе бол та бүхний анхны товоохон нөлөөлөл байсан. Түүний дараа та бүхэн бол тэрэгэн зэрэгтэй ов бүсгүүчүүдийн тэмцээн. Та бүхэн тэрэгэн зэрэгтэй загварын шоу, та бүхэн тэрэгэн зэрэгтэй баяр ёслолууд, тэрэгэн зэрэгтэй маршууд та бүхэн зохион байгуулж байгаа. Нийслэлийн бүх нийтээрээ автомашингүй өдөр бол та бүхэн бас хамгийн том нөлөөлөл үзүүлж чаддаг. Дугуйтай эргээд тэрэгэн зэрэгтэй эргээд хүүхдийн тэргийг төрсөн ээжүүд гээд үнэхээр манай Монголд ямар бид бүтэц хэрэгтэй байгаа вэ гэдэг дээр нөлөөлөл үзүүлэх бүх боломжийг тэрэгэн зэрэгтэй иргэдийн холбоо дандаа ашиглаж чаддагт нь би маш их бахархдаг. Тэгээ та бүхнийг ингэж их завгүй, ингэж их дайчин, ингэж их одоо өөрсдийн одоо хүч чадлаас хэтэрсэн их нөлөөллийг, хандлагыг нийгэмдээ өөрчилж байгаа чинь би үнэхээр баяр хүргэхийг хүсэж байна. Тэгээ түрүү бас чулуун долгоор хэлсэн бид та бүхэн дандаа одоо энэ их нөлөөллийн ажил, энэ их одоо бодлогын ажлуудыг дандаа илүү цагаар хөдөлмөрлөж бага цалинтайгаар зохион байгуулдаг гэж. Тэгээ ирэх жилүүдэд зохион байгуулагдах хөдөлмөр эрхлэлтийн кампанид ажлуудад нь би маш их амжилтыг хүсэж байна. Яагаад гэвэл хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрөөр дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болгон, тэрэгэн зэрэгтэй иргэн болгон ажлын байртай болох, орлоготой болох боломж өргөнөөр нээгдэнэ гэж итгэж байна. Тэгээ энэ одоо үйл ажиллагаанд нь хамтран ажиллах гэж байгаа компаниуд, за ялангуяа инженерүүд, за хайтекийн компаниудад би бас тодорхой илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээ эх 5 жил та бүхэн 15 жилийнхаа ойг тэмдэглэхэд магадгүй өнөөдрийн чулуун долгорын хэлсэн шиг бид нар хамгийн бага цалинтай гэж хэлэхгүйгээр бид нар хамгийн өндөр цалинтай хүмүүсийн нэг болсон гэдэг ийм тайлан 15 жилийн тайлан дээр гарах байхаа гэж би маш их итгэж байна. Ийм учраас та бүхний эх 5 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье. За мөн одоо улсын хурлын гишүүний хувьд тэрэгэн зэрэгтэй иргэдийнхэн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлагыг орчуулах ажлыг бол ивент итгэсэн байгаа. Тэгээ энэ ажлыг одоо орчуулж байгаа орчуулагч нартай тодорхой илэрхийлье. Цаашдаа энэ гарын авлагыг хэвлэж улс орон даяар түгээхэд мөн өөрийн хувь нэмрийг оруулах болно гэдгийг бас энэ баярын эндэр дээрээс амлахыг хүсэж байна. За ингээд би шинэ жилд өгч байгаа учраас бас нэгэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн шинэ жилийн баярын одоо бэлгийг хүүхдүүдэд дамжуулахыг хүсэж байна. Миний одоо хаягаар, яг миний гэрийн хаягаар над руу хаяглаад Америк нэгдсэн улсын 6 эмэгтэй өөрсдийн гараар нэгсэн малгай бэлийг одоо Монголын хүүхдүүдэд өвлийн улиралд шинэ жилээс өмнө хандивдаж өгөөч гэж хайрцаг бэлэг ирүүлсэн. Тэгээ би энэ бэлгийг дуудмаар байна. Тэгээ энэ одоо баяр дээр ирсэн бүх хүүхдүүдийг энэ тайзан дээр надтай гарч ирж энэ бэлгийг хүлээж аваач гэж би урих гэсэн байна. Энд хүүхдүүд байна уу? За би Марл гэдэг хүүхд байна уу гинэ? Хүүхдүүд энэ зүрх харагдаад исэн гараа явуулсан юм уу? За хүүхдүүд байвал гараад ирэх үү? За. Сургуулийн хүүхдүүд байна уу? Энэ бол тийм заавал жижиг хүүхдүүд биш. Тэгээд хүүхдүүд эндээс сонгож авах юм. Тэгээд би хүүхдүүдэд сонгож аваад үлдсэнийг нь чулуун долгоор дараа төлөөлж өгнө. За миний хүүхд энэ чэнээс сонгоод аваа. За эндээс гой малгай аваад чамд аль нь таалагдчих чинь. За миний хүүхд энэ чэнээс сонгоод аваа. За. Гой юм байвал аваад би чамд өмсүүлж байгаа зураг авах гэдэг шүү дээ. Гой. За өөр хүүхд байна уу? За миний аваарай. За ээж нэрээ сонгоод өгч. Манай охин жоохон сонгож чадахгүй. За хүүхдүүд энэ чэнээс гой малгай сонгож аваарай. За энд гой юм байна уу? Чам таарах юм байна. За энэ чэнээс гой юм байна. За миний дүү гой малгай сонгоод авч. За энэ за аавд нь сонгоод ээж аавд нь сонгоод шууд өмсүүлчих. За тэгээд ганцхан зураг авахулчих. За. Чи сонгох. Тишиг очиж сонгоо. За миний хүү энэ гой сонгочлаа шүү дээ. За илүү өмсөд үзье. За илүү.
Аюу гой баярлалаа гэж. За дараагийн үг. За нааш. За дараагийн үг. За ингээд бэлгэний дээжээс өнөөдөр хүүхдүүд өөрсдөө сонгож авлаа. За ингээд үлдсэн малгай бэлийн энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн бэлгийг би чулуун долгоор тэрүүнд хүлээлгэж өгье. За ингээд бүгдээрэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. Дахин одоо Тэрэгцэртэй иргэдийн холбооны үндэсний холбооны 10 жилийн он баярыг та бүхэнд дахин хүргье. Улсын хурлын гишүүн оюун гэрэл танаа хүнээ танилцуулж байна. За хүүхдэн өвлийг ажрахгүй давах тэрхүү эрч хүчийг дулаан мэдрэмжийг одоо бий болгож халуун дулаан сэтгэлийг төрүүлж чадсан ийм нэгэн үйл ажиллагаа болоод өндөрлөө. Та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд шагналын үйл ажиллагааг эхлүүлж өгнө хэмээн хоёр эрхмийг хүндэтгэлтэйгээр тайснаа урьж байна. Хүү ам хөгжлийн нийгмийн хамгааллын яам, хүү ам хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлцээний дарга Батулам таныг үнтгэлийн тайзнаа авирч байна. За мөн хүн ам хөгжил нийгэм хамгааллын яам харьяа сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн захирал хатагтай Наран туяа таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Энэхүү 10 жилийн айн өдөр хамт олноос амжилтаараа манлайлан шагналын эзэн болох эрхмүүдийг хүндэтгэлтэйгээр тайснаа урьж гэж байна. За ингээд өнөөдөр одоо 10 жилийнхаа ойг хийж байгаа Тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны бүх гишүүд та бүхэнд энэ өдрийн одоо мэндийг хүргье. За бидэнгүүгээр бидний асуудлыг шийдэхгүй гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн та бид бүхний энэ урья байдаг. Үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудал саад бэрхшээлийн талаар тэрийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Ямар гаргалгаа байх вэ гэдэг талаар бол энэ асуудлуудыг та нараас үнэхээр одоо мэдэх хүн байхгүй. Тийм учраас шинжлэлийн болон шийдлийн засгийн газрын үеүүдэд хөгжлийн бэрхшээлтэй одоо хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэж байгуулагдаад энэ бүтэц дотор анх удаага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэц гэж байгуулагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл гэж бас яам байгуулагдсан. Энэ бодлогын зөвлөлийн нэг одоо чухал одоо гишүүн нь Тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн одоо чулуун долгор байдаг. Чулуун долгороор дамжуулаад та бүхний бүх санал бодол өөрсдийн чинь бүх зүйлүүдийг бол бид нэр төрөөс гарч байгаа бодлогын бүх бичиг баримтуудад тусгаж хэрэгжүүлэхэд нь бас бид нэр ингэж хамтарч ажилладаг. Тэгээ та бүхэн бас бид бүхэн хамтдаа өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил шинжлэлийн бодлогын хэрэгжил ийм үндэсний одоо 2 дугаар чуулганаа хийж тэр чуулган дээр бид нар хамгийн гол нь одоо улсын их хурлд өргөн байраад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийнхаа төслийг яаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалах байгууллагууд тэрэн дээр юу тусгасан, яагаад энэ зохицуул хэрэгтэй байгаа гэдэг талаар үнэхээр одоо том чуулж нийтэд хэлэлцүүлж 700 гаруй хүн орсон олон хүмүүсийн санал санаачлагыг авсан ийм том бол арга хэмжээ болсон. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо бид нар боловсрол соёл шинжлэх ухааны нийгмийн бодлогын байнгын хороон дээр одоо энэ хуулийн төсөл дээр ажиллаад их хурлын чуулганы анхны хэлэлцүүлэгт
орох ажлын хэсэг эх 7 хоног байгуулагдана. Тэгээд гишүүн маань ч гэсэн сайхан саналыг хэллээ. Өнгөрөх гишүүн маань энэ одоо ажлын хэсгийг би өөрөө ахалж цаашдаа их уралд өргөн байж батлуулах дээр нь хүчин зүтгэл гаргана гэж энэ бол үнэхээр одоо сайхан биднэрт бол санагдж байлаа. Ингээд гишүүнтэйгээ хамтраад мөн энэ ажлын хэсэгт мөн тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөллийг бид нэр оруулж чулуун долгорыг аль биесээр оруулна. Ингээд энэ ажил дээрээ ажиллаж бүгдээрээ чадвал 90 ондоо одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийнхаа бүгдээрээ төслийг одоо хамтдаа батлуулж эрхээ баталгаажуулахад бол хамтарч оролцох болно. Энд бол та бүхний дуу хоолой хүч одоо маш их байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд хүн амын хөгжил нийгмийн хамгааллын одоо яамнаас мөн тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүдийн хийж бүтээж байгаа ажил үйлсийн бас үнэлээд шагнал гардуулсан. Үүнээс гадна бас хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайд, засгийн газрын гишүүн Эрдэнэ сайдын мэдлэгийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Өнөөдөр сайд өөрийн биеэр хүрэлцэн ирж та бүхэнд хүндэтгэл үзүүл шагналаа өгөх ёстой байсан боловч бас маш их чухал нэг ажил давхцаад миний биеийг өөрийн одоо төлөөж та бүхэнд мэдлэгээ өргөж шагналаа одоо гардуулахыг одоо хүссэн болохыг бас мэдгдээ. Хүн амын хөгжүүл нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд итгэх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн тань өндрөөр үнэлж хүн амын хөгжүүл нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А91 дугаар тушаалаар хүндэт жих бичгээр шагнава хүн амын хөгжүүл нийгмийн хамгааллын сайд Содном зундын Эрдэнэ хэмээжээ. Бүгдээрээ баяр хүргэе. Баяр хүргэе. Салбарыг хөгжүүлэхэд хүндэт үйлсэд эдгээр зүтгэл үр бүтээлтэй ажиллаж төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсны тань өндрөөр үнэлж хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А91 дугаар тушаалаар хүндэт жих бичгээр шагнава. Эрхэм хүндэт цэцэгмаа тамаа хэмээжээ. Таны хүндэтгэл дайснаа орж байна. Хамт олноосоо өөрийн гэсэн хийсэн бүтээсэн эрхэм хүндтэй ажиллаар бусдын төлөө хэмээсэн тэрхүү чин зүрх эдгээр зүтгэлээрээ мандаарсан хоёр эрхэмдээ дахин аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгд баяр хүргэж байна. Хүлээн авна уу? Баяр хүргэе. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын засгийн газрын шагнал хүн амын хөгжил нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Дархан тэрэгцэртэй иргэдийн холбооны тэргүүн зориго таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Дахин баяр хүргэе бүгдээрээ. Бидэнтэй хамтран ажилласан хоёр эрхэмдээ маш их баярлалаа. Та хоёр маань суудлахаар турдахулно хэмээн урьж байна. Өнөөдөр олон сайхан үйл ажиллагаа давхцсан бэлэгтэй сайхан өдөр болж байна. Та бүхний маань сэтгэлжсэндээ баяр жаргалаар бэлгэж байгаа гэж найдаж байна. Өнөөдрийн өдөр нээлттэй ихж байгаа вилчер такси хэмээх онцгой нэгэн үйл явдал та бүхнийгаа урьж байна. Ингээд та бүхнийхээ өмнө хөдөлмөр эрхлэлт үйлчлэгээ судалгаа мэдээллийн үндэсний төв эрхлэлт судалгаа мэдээллийн хэлтсийн дарга хатагтай чойн өрөөр таныг хүндэтгэлтэйгээр урьж байна. Баяр хүргэе ухтаацгаая. За вилчер таксины сургийг өнөөдрийн хүрэлцэн ирсэн эрхэм зочд маань бас сонссон баг. Тэгвэл энэ ямар такси байгаа вэ? Хэд бас үр өгөөжтэй вэ гэдэг талаар танилцуулах байгаа.
За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд орой мэндийг хүргэе. Тэгээд Монголын тэрэгэн зэрэгтэй иргэдийн үндэсний холбооны 10 жилийн ойн баярын гал халуун мэндийг бүгдэнд нь хүргье. За тэгэхээр манай байгууллага бас жоохон буруу хэлчих боллоо. Манай байгууллага хөдөлмөрийн яамны харьяа хэрэгжүүлэгч байгууллага, хөдөлмөрлөлтийн үйлчлэгээс судалгаа мэдээллийн үндэсний төв гэсэн ийм байгууллага байгаа. За тэр байгууллагын захирал нь Чойнор гэж хүн байна. Би тэгэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд яг статистикийн тоо мэдээлэлээр манай Монгол улсын нийт хүн амын 3.3% нь бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Нэгсэндээ 99 мянган гаруй иргэн бол хөгжлийн бэрхшээлтэй байна гэж ийм статистик тоо гарсан байдаг. За энэ иргэдээс нэг 74 мянга орчим нь хөдөлмөр эрхлэх чадвартай боломжтой ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх шийг хамгаалсан маш олон төрийн бас байгууллагууд байдаг. За миний мэдж байгаагаар баг бүгднгийн би одоо бас мэдэн тань гэж хэлэхэд хэлсдэхгүй байх 50-60 байгууллага байдаг. Энэ төрийн бас байгууллагуудаар дамжуулаад манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бас хөдөлмөрлөх эрхийнхаа төлөө бас ингэж тэмцдэг. За дээрээс нь төр засгаас бас дэмжлэг авдаг. Ялангуяа хөдөлмөрийн яам түүний харьяа байгууллагуудтай хамгийн ойрхон ажилдаг ийм одоо түнш байгууллагууд одоо иргэд маань байдгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлээр хөдөлмөрийн яамнаас төрөөс болон маш олон одоо арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань одоо бэрхшээлийн хэлбэр нэг олон янз байдаг. Үүнээс яг тулгуур эрхтний одоо бэрхшээлтэй хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд бол нэг 18 мянга орчим байд юм байна. За энэ дундаас Монголын тэрэгэн зэрэгтэй иргэдийн үндэсний холбооны одоо гишүүн иргэд байгууллага бол маш ихэвчлэн ажилладаг. За их шинэлэг ийм хөдөлмөр эрхлэх санаануудыг бол одоо дэвшүүлдэг. Жил болгон манай хөдөлмөрийн яамд харьяа байгууллагуудад олон төрлийн ийм одоо төслүүдийг бичиж өгдөг. За бид нар бол энэ төслүүдийн аль болохоор одоо бүгднгийн 100% ийм дэмжих ийм ирмэлцэлтэй байдаг. Зөвхөн харамсалтай нь бас төсөн мөнгөний байдлаас шалтгаалаад 100% хамрагдаж чаддаггүй ч гэсэн үнэхээр одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэрэгэн зэрэгтэй иргэдийнхаа хөдөлмөрлөлтийн одоо энэ төслүүдийг бид нар бол бүрэн хэмжээгээр одоо дэмжиж ажилладаг. Тэгэхээр 2012-оос 15 оны одоо хооронд энэ хугацаанд нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 8.1 тэрбум төгрөгийг хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас одоо зарцуулсан байдаг. За энэ төслүүдийн хүрээнд энэ одоо санхүүжилтээр нийтдээ 6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол байнгын ажлын байртаа болсон гэсэн ийм одоо тайлбар мэдээлэл гарч байна. Тэгэхээр бид нар 12 сарын эхний 7 хоногт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр хүн болгон дуурдаг төрийн бас байгууллагууд маань бас тайлангаан тавьдаг. Олон нийтэд энийгээ мэдээлдэг. За төр засаг мэдээж одоо бусад олон улсын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх чиглэлээр маш одоо дуу хоолойгоо гаргаж ажилладаг. Ийм одоо сар буюу ийм 7 хоног болдгоо. Тэгээд энэ ажлын хүрээнд Монголын тэрэгэн зэрэгтэй иргэдийн үндэсний холбооны 10 жилийн ойн энэ хүрээнд явж байгаа ажлын одоо нэг нь манай хөдөлмөрийн яамнаас 2015 онд 30 сая төгрөгийн өртөгтэй ийм төсөл одоо авсан байгаа. Энэ төслүүд Бэлчээр нэртэй одоо такси үйлчлэгийн төсөл байгаа. Урд нь бол маш олон төслүүд авдаг хэрэгждэг. Гэхдээ энэ төсөл бол үнэхээр Монгол улсад анх удаа одоо энэ жил манай тэрэгэн зэрэгтэй иргэдийн холбоо санаачил төслөө бичиж ирүүлж тэр төслийг дэмжиж байгаа ийм одоо онцлог төсөл байгаамаа. Тийм учраас энэ төслийн нээлтийг өнөөдөр одоо бид нар яг энэ цаг үечид хийх гэж байна. Тэгэхээр энэ төсөл маань нийт 30 сая төгрөгийн өртөгтэй. За бид нар 7%-ийн санхүүжилтийг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 30%-ийн санхүүжилтийг бид нар одоо энэ ондоо багтаагаад 12 сарда өгнө. За энэ төслийн хүрээнд 2 такси худалдаж авсан байгаа. Манай тэрэгэн зэрэгтэй иргэд энэний одоо энэ такси төслийн хүрээнд 6-аас 7 хүн ажлын байртаа болж байна. За энэ таксигаар үйлчлүүлдэг иргэд нь бол тэрэгэн зэрэгтэй иргэд байгаа. За жолооч нь тэрэгэн зэрэгтэй иргэн байгаа. Бас энэ жолоочд тусалдаг оператор үйлчлэл үзүүлдэг 4-5 хүн байна. Тэгэхээр бид нар цаашид энэ төслийг аль болохоор одоо дэмжиж олныг хэрэг оруулж ирэх энэ тусгаад хоногсон таксиг нь одоо бас нэлээд олон тоогоор оруулж ирэх ийм одоо бас зорилго тавьж байгаа. Ингээд өнөөдөр бас энэ төслийн нээлтийн ажиллагаа болж байгаа. Тэгээд та бүхэн баярлалаа. Энэ төслийн нээлтийг одоо бас их болж байна. Ингээд баярлалаа.
Монголын төрийн үндэсний холбооныхоо бичгийг хэмжээд 2015 он 30 сая төгрөгийн өртөгтэй энэ вэчер такси гэсэн төслийг дэмжиж ингээд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ төслийн хүрээнд бол өнөөдөр 2 таксиг одоо бид нар бас хүлээж авч бэлэн болоод байна. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол нэлээдгүй олон хэрэгцээтэй иргэд маань ажлын байртаа байнгын ажлын байртаа болж байгаа. Тэгэхээр одоо энэ 2 таксины жолооч байнгын ажлын байртаа болж байгаа. Одоо 2 иргэндээ бид нар төхөөрөмж гадууж өгч байна. Ингээд алтан шатсан үлдээтэй болчихсон гэж өрөөгөөд тэгээд цааш нь төсөлтэй байгаа. Дараагийн өчнөө болно. Эцэг заруулж энэ таксиг одоо бас өргөжүүлэх мэдрүүлэх юм олон болгох ийм одоо зорилготой байгаа гэдгийг сайн хүндэтгэе. Ингээд амжилттай. Ингээд өнөөдрийн арга хэмжээнд бас баярын төрсөн өдрийн нэгэн тоортыг задлахад бэлэн болчиход байна. Ингээд холбооны тэргүүн таныг за ямар ч зүйл бүгдээ хамтаа төрсөн өдрийн дууг аяны хэлсэн сайхан бүгдээ дуулцгаая. Бас тайзнаа орж байна. Энэхүү байгууллагыг бас үүсгэн байгуулсан. Түрүүн бас хүндэтгэлийн үгийг хэлсэн хэрхэн таныг бас тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Ингээд холбооны 10 жилийн байна. Энэхүү хүндэтгэлийн билог хамтдаа улайх цаг ирсэн байна. За, билугаа жоохон наашлуулчих уу? Билугаа жоохон наашлуулчих. Хичээг Нядмит ахын хамтаа тайзнаа урьж байна. Хамтдаа 10 хүртэл тоолъё тийм ээ. Нэгээс ихсүүлээд 10 хүртэл тоолоод хамтдаа энэ баярын билууга үлээх болно. 1 2 3 хамт олонд нь наад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд 10 жилийн өн баярын мэндийг хүргэж байна. За Нядмит ахтай маш их баярлалаа. Чулуунаас гарагчтай бас их баярлалаа. За сайн байна уу эрхэм гишүүдээ, эрхэм хүндэт ноёд хадагтай нараа. За өнөөдрийн нэг нууц ажиллагаа гэсэн залуучуудын хөтөлбөрөөс явуулсан нэг сюрприз байлаа. Тэгээд энийг бол хийж мэдээгүй залуучуудын хэсэг бүлэг ажлын хэсэг л мэдчихсэн. Тэгээд та бүхэн сайхан баярлаарай.
энэ өдөр та бүхний өдөр шүү гэж хэлээ. Хөө төрсөн өдрийн мэнд хүргэе. За, зохион байгуулагч залуучуудыг бид бас тайзнаа урьж байна. Альва байгууллагыг үүсгэн байгуулсан хүнжтэй эрхмүүд манд байдаг. Биднийг амьдралынхаа тэрхүү дуршлагтай ариун сургаалаар чиглүүлдэг ахмад буурлууд манд байдаг. За мөн энэ хүү үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэн тулгын галыг бас бадамлан насаах залуу үе маань байдагт ямар их аз жаргал, ямар их баяр хөөрвэ. Ингээд залуучууд та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагааг төгс төгөлдөр болоход өөрсдийн хувь нэмрээ бас нойргүй шүнүүдийг зориулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дахин баяр хүргэе. Гадаа хүйтэн байгаа шинэ дотор маш халуун байна. Үнэхээр сэтгэлээсээ нэгдсэн хүмүүс бие биенээ баярлуул. Шинэхээр энэ 10 жилийн хугацаанд олон зүйлийг хийж бүтээсэн оргил сайхан он жилүүд байсан байна. Тэгээд энэхүү залуучуудаа бас халуун сэтгэлийн урмын анх даштай дахин өргөцгөөе. За ингээд залуучуудын маань төлөөлөх болоод тунгалаг туяагаа би бас тайлбар орж байна. Их гоо шүлгийг бидэнд бас уншиж танилцуулах байгаа тийм ээ. 10 жилийн төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээд 10 жилийн хугацаанд ямар их баг ямар нэгэн хэмжээгээр энэ байгууллагатай хамтарч ажиллаж байсан та бүхэн өнөөдөр маш сайхан баярлалаа гэдээ өөрийнхөө зохиосон шүлгээр мэдчилгээ өргөө дөрвөн мөрт унших гэсэн. Тэгээд амьдрал би хайртай. Хөг аялгаунд бодлын гүнүүдэд цэвэрлээд амьдралд би хайртай. Сажлах өдрүүд намайг дайран өнгөрөхдөө санаа бодлыг минь хатуужуулж бас хоод өгдөө. Сүүдэр минь надад үннийг хэлэхгүй цохор дурлал, сэрхийг ч хүсэхгүй төөрөлдөн байсан ч амьдралд би хайртай. Гоо үзэгслэн аялах дуртай хамт тугсан, гол дүрд нь умбаж явсан эдгээр нас чөтлөө. Наслах өдрүүдийг минь нэг нэгээр нь тоолоод нартай хамт жаргасан ч амсад согтсон амьдралд би хайртай. Миний өдрүүд өнгөгүй байсан ч хамаагүй мөрөөд өлдмийн сэв суусан ч яадгийн мөр бүхний минь ард үүлс үр болон үлдэн маргааш миний нэр гэрчлэл болох учраас л амьдралд би хайртай. За баярлалаа. Сайхан баярлалаа. Хүндэтгэл иргэдийн үндэсний холбооны үүсгэн байгуулагч хүндэт гишүүн Нададгва таныг үнтгэлийн дайцнаа урьж байна. За энэ шагналыг бас гардуулж бидэнтэй хамтран ажиллах хэмээн чулуун долгор ихчийг бас мөн тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Тэгэхээр холбооны зүгээс 10 жилийнхаа ойг тохиолдуулаад тэгж шүүсдэн хэмээх гайхамшигтай нэгэн шагналыг одон болгон бас оролцоотой тэрхүү эрхэм хүндтэй үрийн хүлээсэн эрхүүдтэй хүлээлгэн өгч шагнаж урамшуулж байгаа. Ингээд энэ одонгийн тэг нэг хэмээх дугаарыг эзэн болж байгаа. Энэ одонгийн эзэн болж байгаа. Нададгва байна. Өдөрөө баяр хүргэе. Хатан зөрөх зүрхээр амьдралыг туулж байгаа хамтдаа дахин баяр хүргэе. Тэг нэг номерт тэгш үйлстэн одон медалаар шагналаа. За танд баяр хүргэе. Тэгээд олон залуучуудад таас өөрийнхөө амьдралыг үнэтэй туршлагын тус дэм болж явах болтугай. Ингээд өнөөдрийн энэхүү тэгш үйлстэн хэмээх одонгийн 2 дахь эзнэр Галланд улсын иргэн Адаван Латник тайснаа хүндэтгэлтэйгээр урьж шагнан урамшуулах гэж байна. 2008 оноос эхлээд энэхүү байгууллагын төлөө өөрийнхөө зүрх сэтгэлийг үнэтэй сайхан үйлсийг зориулж байгаа танд маш их баярлалаа. Халуун алгаачлаар баяр хүргэцгээе бүгдээрээ. За зөвлөх гэдэг хүн болвол зөв чиглэл рүү хөтлөн залах. Тэрхүү гайхалтай үүргийг бас биелүүлж идэг байгаа. Буруудах үед нь зөв чиглэл рүү залж сайн эрг сайн хандлагыг гаргаж амжилтанд хүрэхэд нь
одоо багтан урамшуулж хамтдаа амжилтыг нь тэмдэглэж чаддаг. За ингээд энэхүү шагналын 3 дахь эзнэр нэгэн хүндэтгэлтэй эрх хэмээг бас өрн залах гэж байна. За эхлээд бид бас юу хийсэн бэ гэдэг түүний хийсэн ажлыг алдаршуулсан зүйтэй болов. Тэрэгцэр засварын төвийг бас нэвтрүүлсэн байна. Болрог хэвлэлийн цэлийг бас үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Вэлчер такси хэмээх өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэхүү таксины үйлчлэгээ зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжил олгох сургалт ажилд зөөлжлөх энэхүү боломжоор хамтран ажиллаж байгаа нэгэн эрх мэд бид тайснаа хүндэтгэлтэйгээр өргөх гэж байна. Хөдөлмөр эрхлэлт үйлчлэгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн дарга Чойноров таныг урьж байна. Тиймээ та хийсэн бүтээсэн олон гавьяатай ажилтай хүн юм. Баяргийн өгтө авцгай бүгдээрээ. Чойноров танаа тэг урам багт тэг шүүлстэн одоогоор шагнаж байна. Бид нэр 10 жилийнхээ ойг та тохиолдуулаад тэгшүүлсэн гэсэн юм одон холбооныхаа нэрмжт одон бий болгоё гэж залуучууд маань санаачилсан. Тэгээд энэ их эрхэм хүндтэй одон байх болно. Бид нэр энийг одоо 10 жилийн турш одоо биднэртэй хамтарч үр дүнтэй ажилласан 3 хүнд өглөө дараагийн 10 жил бол бас их биднэртэй ингээ хамтран ажиллаж биднийг одоо бусдын ажил тэгш оролцох, тэгш ажиллах, тэгшиж амьдрах энэ боломжийг олгож байгаа эрхэм хүндтэй хүмүүст энэ одон маань маш үн цэнтэйгээр хүрэх юм байнамаа. Тэгэхээр энэ одон бол бидний одон шүү. Дараа бас гишүүдтэй хэвлэл мэдээлэлээр дамжуулаад бас нөгөө сошиал медиагаар дамжуулаад одонгийн загвар үг тэр бүгдийг бас та нарт хүргье. Энэ бол бидний одон шүү. Гишүүдтэй бас хэлье. За бүгдээр нь тэгшүүлсэн одон авсан 3 эрхэм хүндэт хүмүүстээ баярлалаа. Биднэрт одоо тэгш боломжийг олгож, тэгш амьдрах, тэгш ажиллах, тэгш оролцох боломжийг олгож байгаа Чойноров дарга, Надмид ах, за Ада Бомплет гээд эрхэм хүндэт хүмүүстээ маш их баярлалаа гэдгийг хэлье. За баярлалаа. Өнөөдрийн хурлын үйл ажиллагаа ерөнхийдөө энийг хүрээд аль биесээр өндөрлөж байна. Бидний хувьд хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээ үргэлжлэх болно. Илүү их дөргсөн, илүү их баярлсан, хөөрсөн, догтлсон сэтгэлээ чөлөөлтөй илэрхийлэх ийм цагаар бид эргээд уулзгалнаа. Хэсэг хормын дараа эргээд уулзцгаая. Баярлалаа. Та бүхэнтэй олон жил хамтарч ажиллаж, та бүхний хийж байгаа үйлсийг дэмжиж, та бүхний амьдралын чанарыг сайжруулахын тулд IFO байгууллага та бүхэнтэй хамтарч ажилладаг гэдгийг бүгдээрээ та бүхэн мэдж байгаа бахаа гэж ингэж бодож байна. Бид нар бол өмнө нь маш олон ажлуудыг хийсэн. Өнөөдрийн хилцэгдэж байгаа та бүхний эрхийг хангах, их хурлаар орж байгаа хуулийн төслийг танааслан боловсруулж, гар бие оролцоход танай байгууллагатай мөн бид нар бол хамтарч ажиллаж та бүхний санал бодлыг бол энэ дээр тусгасан. Энэ нь бол одоо их чухал тэмдэглэлт үйл явдал болж байгаа. За одоогийн байдлаар бол та бүхэн өчигдөр бас туулсан мэдсэн баг чуулган дээрээс ер нь улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын тухайны байнгын хорон дээр бол одоо хилцэх ийм төвшөндөө явж байгаа. Тэгэхээр энэ олон хүний итгэл найдвар, олон хүний хүсэл мөрөөдлийг шингээсэн энэ бидний одоо гол үйлчлэгээний хууль болох энэ эрхийн тухай хууль бол батлагдаж гарна гэдэгт бол их итгэж байгаа. Энэ хуулийг анх үүсгэж бий болох, энэ хуулийг бий болгоход бол IFO байгууллага, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, бусад төрийн бус байгууллагууд, тэр дундаас тэрэгэн цэртэй иргэдийн холбоо бол онцгойлон оролцож бид бүхэн бол 3000 хөгжлийн бэрхшээлтэй иргэний анхны судалгааг хийж хуулийн төслийг өргөн барих энэ шалтгааныг болгож өгч баримтаар нотолсон ийм их түүхэн явдал бол явж байгаа. Энүүний үр дүн бол биднэрт хэрэгжих, бидний барьж авч хэрэгжүүлэх, бид бүхний эрхийг хангах энэ хууль бол батлагдсан гарна гэдэгт бол туйлын их итгэлтэй байгаа. За үүнээс гадна бол тэрэгэн цэртэй иргэдийн холбоо нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороонд сүйтгэр илтгэлийг бичгэд бол голлож оролцсон. Энэ дээр бол одоо чулуун долгорыг бол онцгойлон бас
хэлж урмын үгээр бас шагныг гэж ингэж бодож байгаа. Ингээ бүгдээрээ чулуун толгорт нэг халуун алга ташилчаар мэнчилгээ хүргье. Тэгэхээр та бүхэнд байдаг зовлон бэрхшээл, та бүхний хүнд хэлэх гэсэн тэр л үгийг чулуун толгор бол өөрийнхөө гараар сэтгэлээр нүүбийн хүний эрхийн хороонд бол хүргэж чадсан. Бид нар бол 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүний эрхийн хороон дээр бол анх удаага Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний эрх ашиг хамгаалсан төрийн бус байгууллагууд бол оролцсноор бол түүхэнд бас тэмдэглэгдэн үлдэх нэг чухал ажил болсон юм а гэдгийг та бүхэнд хэлж дуулгая гэж ингэж бодсон. За дараагаар нь бид нар хийсэн зүйл бол их олон байгааг дурдаад бол барсчгүй. Тэгэхээр цаашид бид нар юу хийх ёстой вэ гэдгийг та бүхэнд бас энэ дээрээс хэлье гэж. Энэ дээр бол түүхэн одоо бүх хүн нийт хүмүүст хамааралтай нэгэн сайн зүйлийг бид нар хий гэж ингэж бодож байгаа. Энэ нь бол нэгдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц заагдсан нэг нэр томьёо бол ямар хандлага орж ирсэн гэхдээ зэрэг универсал дизайн буюу түгээмэл загвар гэдэг ийм сайхан одоо хандлага бол энд дээр бичигдэж орж ирсэн. Тэгэхээр энэ универсал дизайн гэж юу болохыг ямар зүйл байгаа юм бэ гэдгийг таньж мэдүүлэх, бусад хүмүүс ойлгохын тулд танай тэрэгцэртэй иргэдийн холбоотой хамтарч АИБА байгуулах түгээмэл загварын одоо анхны багшлах эрх үгүй тийм багш нарыг бэлтгэх ийм ажлыг бас хамтарч та бүхэнтэй хийнэ гэдгийг нэгдүгээр та бүхэнд бас амлая гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт нь бас нэг ажил байгаа. Энэ нь бол юу гэхтэн зэрэг барилга хот байгуулалтын яам, зам тээврийн яамтай хамтраад нэг шинэ үйлчилгээг Монгол улсын энэ хөрсөн дээр буулгая гэж бид нар бол их ярьж байгаа. Энэ нь бол юу гэхтэн зэрэг та бүхэн улс хоорондын тээвэр зорчих асуудал, хот хоорондын тээврээр зорчих асуудал, Улаанбаатар хот дотроо нийтийн тээврээр зорчих асуудал дээр бол шинэ үйлчилгээг бий болгоё гэж ингэж бол шийдэж бид нар бол хамтарч ажиллаж эхэлж байгаа. За одоогийн байдлаар бол бид нар ерөнхий ямар жишгээр яаж явах вэ гэдгийг бол танай холбооны ерөнхийлөгч Чулуун толгорыг бид нар 8 сард бид нар авч явж Итали улсад аваачиж Дэлхийн Экспо 2015 гэдэг энэ экспод оролцуулаад тэрнийхэн далмаар бид нар 2-3 гот руу авч явж тэрэгцтэй хүмүүс нийтийн тээврээр яаж орчдөг юм бэ гэдгийг бол одоо бодитоор биетээр бол харуулсан. Тэгэхээр энэ үйлчилгээг бол бид нар Монгол улсад бий болох шаардлага бол байгаа юм байна гэдгийг энэ дээр бол бид нар бодож төлөвлөж ирсэн юм аа. Ингээд ямар ч байсан та бүхэн одоо танай холбооны тэргүүн бол нөхцөл байдлыг бол нүдээрээ харсан, биеэрээ үзсэн. Тэгээд одоо бид нар энэ нөхцөл байдлаа юу хийж болох юм бэ гэдэг талаар бид нар ярилцаад одоо бол тэрнийг баталгаажуулах, баримтжуулах, албажуулах ажлынхаа хэсэг дээр бол явж байгаа. За зам тээврийн яамны сайд зоригт өөрсөн бид нар хамтарч ярилцъя гэдэг ийм урилгыг бол өгч хаад хариуг нь хүлээж байгаа. Энэ дээрээс бол нэлээд шийдтэй хариу ирэх байх гэж бид нар бол энэ дээр нэлээд итгэл найдвар бүхийг хүлээж байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээ гэдэг маань бол соос үйлчилгээ гэдэг энэ үйлчилгээ бол маш их бага зүйлээр олон хүнд үйлчилгээ үзүүлэх ийм том боломж байдаг юм байна гэдэг нэг том боломжийг нээхийн тулд танай холбоотой АИБА байгууллага хамтарч ажиллаж үр дүнгийн бол одоо та бүхэн бүртэж эхлэх байхаа гэж ингэж найдаж байгаа. Энэ ажлыг бол хоёрдугаарт нь хийя гэж ингэж бодсон. За гуравдугаарт нь өнөөдрийн хийж байгаа үйл ажиллагаа 10 жилд юу хийснийгаа тэмдэглэж та бүхэн ярилцж байгаа, дүгнж байгаа ийм мөчид одоо цаашид хийгдэх гэж байгаа ойрын 10 жил бид нар хийж хэвшүүлсэн байх ёстой энэ хоёр ажлын үр дүн одоо баримтаар нотлох, баримтжуулах, үзэсгэлэн болгож гаргах ийм одоо үйл ажиллагааг дараагийн 10 жилийнхаа ой дээр хийгээсэй ингэж хүсээд та бүхэнд тэр үйл ажиллагааг хийх тоног төхөөрөмж болох нэг жижигхэн зургийн аппаратыг танай холбоонд бэлэг болгож өгье гэж ингэ шийдсэн юм аа. Ингээд энэ АИБА байгууллагын Монгол дахь суурин төлөвлөгчийн газраас өгж байгаа та нарын хийж байгаа үйл ажиллагаа одоо баримтжууд, баталгаажууд, шинжлэх ухаанжуулахад бол энэ нэлээд их үүрэг гүйцэтгэх байхаа гэж
ингэж бодож байна. Ингээд та бүхний одоо үйлс дандаа одоо бодит байгаа сайн гэдэг ерөөлийг дэвшүүлээд холбооны ерөнхийлөгч Чулуун Долгорт энэ та бүхэнд өгж байгаа бэлгийг гардуулаад өгчөө. За, за ингээд та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд эрүүлэнг урт удаан наслахын үлзий дэмбэрэлтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Сайн үйлс тэтгэл болтугай. Эрүүл Бадаршгэ. За бүгд хамт алгаачлаар баяр хүргэе. Монголын телевизтэй иргэдийн үндэсний холбоо 10 жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл цогтой байсан Италийн засаг газрын бус Авиа байгууллагын суурин төлөөлөгч менежер ноён Уйд танаа хүлээж авч байна. Баярлалаа танд. За ингээд хэдхэн орны дараа хүнд нэг болтлоо түр баяртай. Бүгдээрээ урилга авсан уу? За Германаас зөвхөндөө хэлсэн зөвхнөөсөө урилга аваарай. За бүгд бэлэн болсон байна те. За. Одоо ихээр урилган дээр байгаа дугаарыг чинь дагуу манай энэ сулааны хайр цам дотор маань та бүгдийн сулааны номерын хайр цам дотор байгаа учраас бүгдээрээ хамтдаа сулааны эцгийн бахаа гэдэг тодруулах хэрэгтэй. Хинээ хоёр цаг хугацаа төрүүлээ чи. Энэ ч нэг охин явчих. Нааш нааганд хоёр дэжи суглаас авъя. Намайг шагараад. Ааний үсэн гурав адсан зүгдээ шүү. За нэнд гараад. За миний дүүгийн ахын дүүгийн гэхээр миний дүүгийн дэрэг би яаж бидгийг гэдэг шиг бол. За дүү нэр юм. За зүгээр бүгдээ суглаас. Ана холбооны маань ирээдүй бэлтгэн ажилтан болох аль малдан гарчсан байна. За ихний ажилтан шалгаруулъя. За сугасаа ямар ч гэсэн. За энэ хөө шинэний маань сулааны маань ихний аз тадарсан байна. 1 109 дугаартай азтай маань сулааны маань супер азтай болсон байна. 109 дугаартай урилганы эзнийг тайснаа ирж байна. Хэрвээ тань 109 гэсэн урилга таарсан бол та ихний азтан болдоо танд баяр хүргэе. 109 дугаартай. 109 байхгүй бол бид 5 таваад дараагийн судлааг үргэлжлүүлэх болно. Танаас миний дэ. За тайцтай гадар цаас урлаач гэсэн тайцтай гадар. Эдээ бүгдээр харагдаад их тод байдлыг харуулъя. За 109 байхгүй юу? Хамтдаа байна. 109 байхгүй. Номер цаас. 1 5 заавчлаарай 109 гэсэн дугаар хүчгүй боллоо. За дүүгийн сугаснаар хэд байна? 78 гэсэн урилганы эзэн таныг тайснаа орж байна. Та энэ удаагийн хамгийн азтай зочин байлаа. Танд баяр хүргэе. 78 байна уу? 78. Урилга бүгдээ харж байгаа гэсэн урилган дээр номер чинь шүү. За бид байж. дүүний жуус аваач. За гартны байхгүй учраас энэ бүх суглаа манаас хүчгүй. Оо байсан уу? За баяр хүргэе. Баяр хүргэе. Наша гараад ирэх та. За өөрийгөө танилцуулаа. Бичиг гэдэг. Жижигмаа гэдэг энэ хэрэгцтэй байдаг шиг байна. За баярлалаа. Гэр бүлийн хүн нь бас азтан болсон байна. Цэцэгмаа гэдэг их юм аа. Сваровскигийн брендинг зүгэнэ. Баяр хүргэе бүгдээрээ. Сваровски шигтгээтэй. За дотор нь болов бас нэг нууц байгаа гинэ ямар ч гэсэн. За баяр хүргэе. Баярлалаа. За таны гэр бүл татж байгаа хамгийн сайхан бүтээл хүсэн юм. За дараагийн азтан. Окей.
За сүүлийн нацдаг бас Орина ийм гоё тохиолдлыг за авчааш гэн тийш авч. өнөөдөр бид сэтгэл авсан ахтай түүхээр ажилласан замгаа бидийгээ шагнал хүчж байгаа дэгүү байхдаа ахын нэртэй цаг учирч гэсэндээ хамтдаа харсан. Тэгвэл одоо дахиад үгээс нь ээлжтэй барьж байгаа хамгийн том бэлтгэл өдөрөө хацдагаараа баясаж байна. Баяр хүргэе гэнэ гэж. Яа аваа. За, подкастыг манай хамаатай болчихгоо. За. Хажууд байх шүү. Сайн бодож байгаа бүр болоосон те. За бид хичээс болчихтой юм. Их таах гэсэн юм байна. Сайн шууд өнөөдөр сайн дурын ажилтгаан гэж өдөр шөнөгүй энэ өнөөдрийн 10 жилийн маань өдрийг зохион байгуулсан хамтран ажилласан их хүнтэй боломжийг олгож байна. гэсэн урлагийн эзэнтэй өнөөдрийн Swarovski брэндийн цуг замд тогтмол байгааг эзэн болсоор баярлалаа. гэсэн урлагийн эзэнтэй байгаа газраас дараа үчмэл баярлалаа. Амаачаа гişтэй баярлалаа. За тэр ихэндээ 25. За энэ өдрөө хилтэй авах гэж сайн зүг байна. Тэгэхээр бүгд дотоод залбираа бий болоосаа гэж дараагийн. За 3 2 1 байхгүй. За дараагийн суулаа. За амаачаа дахиад асууж. Ой, 좋아했어. 자, 박수만. 자, 많이 나 믿으래. 이렇게 막아주세요. 자, 대학 졸업 이게 되겠으면 오늘은 아주 이제 가서 어떤 게 있어 봐. 아르베 부치 프로젝트에서 이만 모르겠어. 다 도로 갔는데 여기들 많이 울고. 자, 맞다. 오늘도 우리가 겨울 원서 이렇게 아침에 먹었어. 이때 이 배가 푹 쉬지만 가서 오늘 아침에 생긴 비주얼이 아까 부재자 과수 비오차 스타일구만 본때에 아침에만 본때에 오늘은 인치 시도리티 부재자들 이렇게 멋있게 아침보다 왔어. Тэгээд гоо торби яг сонссон байсан. Би өөрөө паработ төлсөн байхгүй. Тэгээд 100 оны машинтдаг. Тэгээд өөрөө зарим 100 гэж сонссон болоод би аяштай. Өөрөө үгүй байхгүй. 100 оны чичдэг. За баярлалаа. Монгол залуучууд бидтэй баяр хүргэе. Бидний олон жилд ажиллаж байгаа. За би ч нэмээ нэг олон нийтийн сошиал медианы дунд одоо маш их нэр хүндтэйгээр гарч ирсэн. Би чадсан группс байгуулсан тэргөө отхон тояа байна. Хөгжимчтэй иргэдийн чиглэлээр эрийг уур амьсгал, эрийг дүр төрхийг олон нийтэд бий болгох үнэтэй хоёр нэмэр явуулж байгаа. За өөр бидний хүссэн. За тэгээд ийм олон залуучууд бидний олон чиглэлд ажиллаж зөвхөн холбоо ингээд ганцаараа энэ бүгдийг хийгээгүй. Энэ олон байгууллагууд, энэ олон залуучууд байгаа учраас холбоо маань өөрөө ингээд гişүүд хамгаалаад дэмжлэгтэйгээр сайн явж байгаа шүү гэдэг юм байна. За баярлалаа. Яг л залуучуудын баг билүү. Билгэнэ. Ушаараа бас. Ана холбооны гişүүд мөн хэрэгнээс. Ойд зориулж өгөх юм шиг дээ. Үг гэж байна. За холбооны бидний үйл ажиллагаа Thank you.
баярлалаа баяргий. За бэлэг байгаа гэж би та бүхэнд түрүү хэлсэн байгаа тийм ээ. Хүн болгоно надад ямар бэлэг өгөх вэ гэсэн бэлэг хүлээлт байгаа болов. Тэгвэл өнөөдөр холбооны зүгээс зохион байгуулж байгаа өнөөдрийн арга хэмжээндээ та бүхэнд бас онцгойлоод бэлгүүдийг хүргэж байгаа юм шүү. Тэгээд энэ бэлэг маань ямар компаниас орж байгаа вэ гэдгийг би бас онцгойлоод дуулъя. Та бүхэн маань анхаарлаа хандуулаарай. Наран их дэлгүүрийн хамт олонны зүгээс өнөөдрийн арга хэмжээнд өөрсдийн зүгээс бэлэг алдуулж байна. За мөн Наран хязгаарлалтын хувьцаат компани Night Plaza захаас мөн бэлэг өгч байгаа юм байна. Нийслэл Rotary клубын хамт олонны зүгээс бэлэг өгч байгаа юм байна. Палгач хязгаарлалтын хувьцаат компани зүгээс бас бэлэг өгч байна. Мөн ариун хөгжил брэнд хязгаарлалтын хувьцаат компани хад хорон зах Монс Group Барс худалдааны төв Апу хувьцаат компани гэсэн ийм одоо сайхан сэтгэл хамт олонны зүгээс та бүхэнд сонцголоод бэлэг гартуулахаар бэлдсэн байгаа. Гэхдээ энэ бэлэг бол нэг хүнд нэг л очих бэлэг байгаа учраас одоо зарим компаниуд бол яг одоо өнөөдрийн 100 хүнд маань 100 бэлэг өгөөгүй. Тийм учраас бид нар бэлгийг одоо зарим компанийн зүгээс нэг ихэнд маань очиж байгаа нөгөөт нь бол чихрийн бэлэг очдог ч юм уу сөөлжүүлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань та бүхний дундуур явж байгаа энэ бэлгнээс нэгийг сонгож авнаа гэсэн үг. За гэсэн баг тийм ээ. Давхардуулж авч болохгүй. Хоёрыг авч болохгүй гэсэн үг. Тэгээд ямар ч санаа сэтгэлийн хандлага бол баярлалаа гэж өгсөн. Бүх байгууллагуудаа баярлалаа. Тэгэхээр шин төлөө ажиллаж авсахгүй мөн бас бидний бодож эдийн хараатай бас бицэж гисэн сэтгэлийн дэм өгнөөс энэ бэлгийг өгч байгаа юм шүү. Тэгээд Монголын сайхан аргын өгөөд байдаг бидний өрний шүтгийг үзтгэй гэж. Тэгээд та бүхэн нэг бэлэг сонгоод авцгаарай. За бэлэг бол үргэлжлэж байгаа юм байна манайхаа. Тийм учраас бидний хамаарай. Одоо та бүхэн нэг бэлгийг сонгож авч байгаа. Тэгээд албан ёсоор та бүхэн гарахад чинь өөрсдөө чинь цаавраад тэмдэглээ. Бас энэ том бодтой гарын бэлэг юм шүү. Тийм учраас санаа зовлохгүй. Бэлэг бол дуусаагүй гэсэн. За нэг бэлгээ авчаарай. Энэ хоорондоос та бүхэн зөвлөд манай залуучдын маань төлөөл онцгой нэг сайхан тоглоомыг бүрхээр бэлдсэн байна. 5 хос бидний хэрэгтэй байгаа. 5 хосыг зохион байгуулагч залуучдын зүгээс агаж ирсэн байна. За хийх хэрэгцээ болохоор за зэрэг маань бэлэг тарааж байгаа юм байна. Тийм учраас бяцхан хугацаанд та бүхэн маань хүлээгээрэй. За тарааж байгаа бэлгнээс нэгийг авах.
байсан юм. Ичээгээ гинэмбэ. За өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулахад бидэнтэй нэгт хамтран ажилласан Мираж рестораны хамт олонд талархал илэрхийлэхэд хүсэж байгаамаа. Тэгээд Миражийн менежерийг тайзнаа гарч ирнэ үү хэмээн хүсэж байна. За түрүүхэн менежер маань энд явж ирсэн. За бид талархлыг уншиж танилцуулъя. 5 богд Вашику хязгаарлагдмал хувьцаат компани Мираж рестораны хамт олон Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны 10 жилийн ойн арга хэмжээнд хамтран ажилласан явдалд та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөө сайн үйлс дэлгэрэх болтугай гэд Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбоо тэргүүн чулуун долгор хэмээжээ. За та бүхэндээ маш их баярлалаа. Хамтран ажиллаж чин сэтгэлээсээ хамтарсан та бүхэндээ маш их баярлалаа.